Монгол улсад хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй 89594 иргэн байдаг. Үүнээс 82% нь ажил эрхэлдэг байна. Энэ нь тусгай хэрэгцээт хүмүүсийн ажил эрхлэлтийн боломж хязгаарлагдмал байгаа гэлтгэж байгаамаа. Иймээс энэрл мэргэжлийн боловсролын сургуулиас санаачлан тусгай хэрэгцээ залуусыг цалинтай ажлын дадлгаар бэлтгэх кафе нэлээ. Энэ кафед одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 4 иргэн ажиллаж байна. Хөгжлийн онцлогтой залуусыг ажлын бүтээмж бага гэх шалтгаанаар үйлчилгээний байгууллагууд ажилд авах нь бага байдаг. Энэ нь тэднийг нийгмээс тусгаарлах шалтгаан болдог юм. Иймээс энэрл кафед ажилласнаар кофений бариста хийж сурахаас гадна нийгэмд оролцох итвэх, нэмэгдэх, мөн бусадтай харилцаж сурах боломж нээгдэж байгааг эцэгчүүд хэлж байлаа. Барьтай энэ дээр кофе өнөөдөр нэлээсээ гоё Нөр ажил хийж байсан уу? Юуцаа? Хаана хийж байсан? Йоо. Даавны холбоонд кофе шоуд тэнд ажилласан. Хүмүүс хэрэг Хүмүүс олон хүмүүс гоё. Монгол улсын иргэн 18 нас хүрээд ажлын байртай бол хөдөлмөрлөх эрхтэй заасан байдаг. Гэхдээ одоо энэ хөгжлийн бэрхшээлийн хөвгүүдийг одоо төрийн хууль гараад аж ахуй нэгж компаниудад хүнийхэн тооноос хамаарат хөгжлийн бэрхшээлийн иргэн ажиллаулаад дотроос чөлөөлнөгээд хуулинд туссан бол яг амьдрал дээр бол энэ хэрэгждэг. Энэ бол одоо байгууллагууд энийг ойлгодгүй ард хүмүүс байна ойлгохгүй. Нөгөө хөдөлмөрийн бүтээж бөө илүү оронтой тэр үнэгээр бид яах юм гээд энэ ажлын байр олддоггүй байхгүй юу? Энэрл сургуулийн кафен залуусыг бодит үйлчилгээний орчинд дадлагжуулах бариста болон үйлчилгээний ажилд сургах зорилготой юм. Мөн 6-аас 12 сарын хугацаанд цалинтай дадлаг хийх боломжоор хангаж байна. Энэхүү кафегаар дамжуулан жилд 20-с 25 оюуны бэрхшээлтэй хүүхдийг ажлын байртай болгох юм. Шууд одоо нээлттэй хөдөлмөрийн зах зээл дээр гарч чаддгүй таал байдаг. Тэгээд эдгээр залуусыг төгссөн гэдээ орхих биш, төгссөн ч гэсэн бид нар одоо хөдөлмөрт бэлтгэх сургалтыг үргэлжлүүлэн одоо дэмжлэгтэй хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэх үүднээс одоо кофе шафны яг одоо бид нар нээж гэн. За энэ дээр бол зөвхөн кофе гэж ойлгож болохгүй, уух биш тийм ээ. Энэ дээр оюуны бэрхшээлтэй залуус маань хөдөлмөр эрхлэж ур чадвараа бусдад тааруулж дараагийн шатны хөдөлмөр эрхлэлтэнд одоо бэлтгэж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр энд бол маш олон одоо үйл явцуд бол явагддгаар бас онцлогоо гэж байна. Тусгай хэрэгцээт залуучуудын хувьд хөдөлмөрлөх орчин нөхцөл бүрдчихвэл жирийн хүмүүсээс илүү доктор сууршилтай ажиллах сэтгэлтэй байдаг. Иймээс энэрл дадлагын кафетэй адил тусгай хэрэгцээт залуучуудыг дэмжих олон байгууллага ажил олгогчид бий болох нь чухал юм. Хүмүүс манай кофе шоуд ирээрээ